Амар тайван Сүмбэр аяны нээлт боллоо. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл аймгийн цагдаагийн хилтэс хамтран Амар тайван Сүмбэр аяныг зохион байгуулж байна. Өнөөдөр аяны нээлт боржгон чуулгын өмнөх талбайд болж Сүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Түмэн Баяр цугларсан иргэд хөдөлмөрчдөд хандан мэдлэгээ дэвшүүлж аянда итвэх санаачлахтай оролцохыг уриаллаа. Сүмбэр сумын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд зөвлөлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурчлах ажлыг тогтмол зохион байгуулах, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан шалгалт, судалгаа, яриа таниулга хийх, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг сэргийлж ажиллах зорилт дэвшлэн ажиллаж байна. 2017 он гарсаар Сүмбэр сумын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажлуудыг авч хэрэгжүүлээд байна. Үүнд Сүмбэр сумын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх архитектон согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд тусгай зөвшөөрлөлт аж ахуйн нэгж байгууллагуудад болон сүм хийд шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хамтарсан хяналтын зохион байгуулан илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан зөвлөмж хөргүүлэн ажиллаж байна. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх иргэдийн аюулгүй амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дараах ажлуудыг орон нутагт хийгдэж байгаагаас дүрдүүл Сүмбэр суманд орон нутгийн хөгжил сангаар 220 сая төгрөгийн өртөг бүхий 50 ширхэг хяналтын камерыг суурилуулан ашиглалтанд оруулсан. Мөн Сүмбэр сумын орон нутгийн хөгжил сангийн 10 сая төгрөгийн хөрөнгөөр 2 дугаар сургуулийн бүрэн камержуулалтын ажил, мөн 1 дугаар багийн дан байрнуудын дунд орон нутгийн хөгжил сангаар 30 ширхэг гэрэлтүүлгийн ажлыг хийгдэж дууслаа. Мөн сумын эрдэнэ төлөөлөгчдийн хурлын тогтоол журмын дагуу орон нутгийн хөгжил сангаар золбоноохоо услахлын ажлыг зохион байгуулж 626 нохой устгасан байна. Иргэм үзэгч та бүхэнд энэ өдрийн гал халуун мэндийг хүргье. Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлэлцээ Говьсүмбэр сумын хамгийн газраас хамтраад Амар тайван Сүмбэр 45 хоногийн аяны арга хэмжээний нээлттэй арга хэмжээ өнөөдөр ингээд зохион явагдаж байна. Аяны арга хэмжээ маань гол зорилго маань иргэд аж ахуйн нэгж байгууллагын хамтын ажиллагааг дээшлүүлэх, сайжруулах, үүнийгээрээ аймагт болон сумын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил сайжрах, иргэд аюулгүй орчинд амар тайван амьдрах нөхцөл байдлыг бий болгохыг эрхэм зорилго болгож өнөөдөр энэхүү аяны арга хэмжээ маань эхэлж байна. Аяны арга хэмжээнд хийх ажлын төлөвлөгөө мөн 18 үндсэн ажлаас бүрдэж байгаа. Үүн дотроос товчхон дуртад бол гэмтгээс урьдчилан сэргийлэх ажил, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмтгээс урьдчилан сэргийлэх ажил, иргэд аж ахуйн нэгж байгууллага, сумын багийн даргад цагдаагийн албаагчдтай нийлж хамтран эргүүлийн үргийг өдөр бүр гүйцэтгэх юм аа. Энийг гүйцэтгснээр иргэдийн аюулгүй орчин бүрдэх ёстой. Мөн шинжилэн хариулагдсан зөрчлийн тухай хуулиар төрийн болон төрийн бус байгууллагуудаар 4 багт хуваарлагдсан 79 аж ахуйн нэгж байгууллагад сургалт сурчлах, зохион байгуулалт үйл ажиллагаа явуулах юм аа. Мөн энэ оны 9 сарын 15-ны өдөр одоо боржин чуулганы талбай дээр хууль сурчлах өдөр, төрийн бус байгууллагуудын хууль сурчлах өдөр арга хэмжээ зохион явагдах учраас иргэд та бүхнийг бас энэ өдөрлөгийн арга хэмжээнд идэвхтэй оролцож гөрөлцөн эрхийг бас урьж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Дувбужгийн боржгон чуулгын уран бүтээлчид аялдуугаа өргөснөөс гадна цагдаагийн хилцээний мөрдөн байцаах дасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн Ахмад Баяр золбоогоор ахлуулсан албан хаагчдын үзүүлэх тоглолт, мөн замын цагдаагийн дасгийн үзүүлэх тоглолтууд тус болсон юм а. Амар тайван Сүмбэр аян 45 хоногийн хугацаатай үргэлжлэх бөгөөд иргэдийн амар тайван аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, шинээр батлагдсан Монгол улсын хууль тогтоомжуудыг сурталчлан таниулахад аяны гол зорилго оршиж байгаа гинэ. Аяны хугацаанд нийт 18 ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гаргасан байна. За ингээ энэ үйл ажиллагаанд хамгийн эхлээд багийн застаа нар гарч байгаа учраас хантаас гардуулах ёслыг арга хэмжээ болж байна.
Дэлхийн багш нарын өдөр Монголын багш нарын 51 дахь өдрийг угтан Монгол Улсын засгийн газрын нийтийн биеийн тамир спортын талаар арга хэмжээний тухай 2009 оны 5 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтран ажиллах, харилцан суралцах нөхцөл боломжийг бүрдүүлэх, эх сарын эхээр манай аймагт зохион байгуулагдах хөдөөгийн багш нарын 15 дугаар спортын баг наадамд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор 4 төрөлт спортын тэмцээн уралдааныг зохион байгууллаа. Тэмцээнд аймгийн боловсрол соёл урлагийн газар, Уул-Уурхайн жишг сургууль политехник коллеж, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдийн багш ажилчид 2 өдрийн турш хурд хүчээ сорин өрсөлдсөн юм а. Тэмцээний дүн гарахад гар бөмбөгийн эрэгтэй төрөлд 1-р байранд Уул-Уурхайн жишг сургууль политехник коллеж, 2-р байранд 4-р сургууль, 3-р байранд 1-р сургууль, эмэгтэй төрөлд 1-р байрыг 1-р сургууль, 2-р байрыг Уул-Уурхайн жишг сургууль политехник коллеж, 3-р байрыг 5-р сургууль тус эзэлсэн бол Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд 1-р байрыг боловсрол соёл урлагийн газар, 2-р байрыг Уул-Уурхайн жишг сургууль политехникийн коллеж, 3-р байранд 1-р сургууль, эмэгтэй төрөлд тэргүүн байранд Уул-Уурхайн жишг сургууль политехникийн коллеж, 2-р байранд цэцэрлэгүүдийн баг, 3-р байранд 5-р сургууль тус орсон байна. Ширээний теннисний эрэгтэй төрөлд тэргүүн байрыг 5-р сургууль, 2-р байрыг 4-р сургууль, 3-р байрыг цэцэрлэгүүд, эмэгтэй төрөлд 1-р байрыг Уул-Уурхайн жишг сургууль политехникийн коллеж, 2-р байрыг 5-р сургууль, 3-р байранд боловсрол соёл урлагийн газар орсон бол шатрын эрэгтэй төрөлд тэргүүн байрыг 5-р сургууль, 2-р байрыг 2-р сургууль, 3-р байранд 1-р сургууль, шатрын эмэгтэй төрөлд тэргүүн байранд Уул-Уурхайн жишг сургууль политехникийн коллеж, 2-р байранд 2-р сургууль, 3-р байранд 4-р сургууль тус орсон байна. Улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэхсдийн дурсгалыг жил бүрийн 9-р сарын 10-нд хүндэтгэн дурсдаг. Улс төрийн хэлмэгдэхсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр улс төрийн их хэлмэгдүүлэлтийн 80 дахь жил хэлмэгдэхсдийг санан дурсах, тэдний гигэн дурсгалыг хүндэтгэн мөхжүүлэх, иргэд олон нийтэд хэлмэгдүүлэлтийн хор уршгийг ойлгуулан таниулах зорилгоор хийгдэж байгаа олон ажлуудын нэг нь хэлмэгдэхсдийн хөшөөнд цэцэг өргөх байлаа. Улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэхсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд хэлмэгдэхсэд тэдний төрөл төрөсөд үр хүүхэд Ачтай нарт хүндэтгэл үзүүлж, улс төрийн хэлмэгдүүлэлт, шалтгаан, үр дагавар, сургамж сэдвт уулзалт, ярилцлагыг зохион байгуулж 108 зул өргөн хэлмэгдэхсдийн хөшөөнд цэцэг өргөх ажиллагааг зохион байгууллаа.